торгууд хүн гэдэг яг бол одоо энэ торцгоор нь бид. Ааха. Тэгээд нөгөө гутал. Тийм би гутал асууяа л гэж болдгсон бол дээш нь ингэж байгаа. Тоохоо нэгэн гос одоо нөгөө тоохоо нэгэн гос нь тов хэд байна. Торгууд нэгэн сэвгэр толгоод авах гээд байна. Хөргөн амжиртай. Толгоод авах штэ. Гэдгээрээ л ялгагдана. Би гутлын асууч тий. Гутлнаас дээшээ авчих уу? Тэг. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Өндөр үсгийд подкастын ээлжид дугаар эхэлж байна. За Хөгтөнгөр радиогийн хөтлөгчд болох Туул Айманаар Өндөр үсгийд подкастыг 7 хоногт нэг удаа сонсогч бүсгүйчүүд та бүхэн зориулдаг. Өнөөдрийн зочноо танилцуулъя. Бүжигчин, өвлөн уламжлагч Нямцойжийн Бурмаатай ярихаар студид авирлаа. Зочин маань сайн байна уу? Туул та бас энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Үзэж байгаа үзэгчид бүсгүйчүүдтэй энэ сайхан өвлийн адаг сарын шинийн хідэн билээ вэз. Мэндийг хүргэе. За зочиндоо мэнд хүргэе. Баярлаа. За зочныг сонсогчд үзэгчд маань хараад ер нь анзаарч байгаа болов уу? Бүжигчин гэж танилцуулсан. За мэдээж Монгол ардын бүжиг байх нь байна. Тэгэхээр Бурмаа өөрийгөө танилцуулаач. Ховд аймгийн охин ямар ч байсан. Тийм байх. Анхнаас л ховдын юм шиг харагдаад байсан юм. Ховд аймгийн Булган сум төрсөн. Торгууд Оксатан. Тэгээ 5 настай байхаасаа эхлээд би биелгээг ерөнхийдөө гэр сургалтаар хөгшин аваасаа өвлөж авч ийсэн. Тэгээд одоо болохоор бүжгийн багш мэрэгчлээ. 5 дахь үеийн өвлөн уламжлагч гэж байгаа юм. За 5 наснаасаа эхлээд торгууд би биелгээг гэрээсээ сурсан. Бас хуруу биелгээ. Тий. Наадах чинь нөгөө finger tat гэдэг нь шүү дээ. Хурууны бүжиг гэж дэлхийд гарцсан байт шүү дээ. Түгээмэл гэдэг. Тий. За. Ер нь 5 настайгаас эхлээд загчин биелгээ заалгаж сурч исэн. Манай хөгшаав өөрөө загчны нутагт олон жил амьдарсан учраас загчин биелгээг ерөнхийдөө бас биелдэг байсан. Тэгээ аавын минь болохоор торгууд хүн байдаг. Тэгээ торгууд биелгээ, загчин биелгээ хоёулангийн л өвлөө уламжилсан. Торгууд яснуудын тухай эхлээд нэг ойлголтыг авъя гэх үү. Торгууд яснууд бусад яснуудаасаа юугаараа ялгаатай юм? Юугаа уламжилж үлдээгээд одоо юугаараа бахархаж явж байна вэ? Торгууд одоо болохоор Ховд аймгийн Булган суманд ганцхан суманд одоо Монгол орон даяар торгууд Оксатан амьдран суудаг. Тэгээд одоо болохоор нөгөө 200 эхнүүд л 255 жилийн гэд болсон. Тэр нь болохоор нөгөө халимгаас өвшаантайгаа тэргүүтээ ингээд нүүдэлж ирсэн. Тийм тэгээд тэр нүүдэлж ирсэн хүрээнд энэ жил бас эрдэмшилгээний хурал зохион байгуулагдаад ерөнхийдөө бол нэг нүүж буцаж нутаг руугаа ирсэн хүмүүс байна. Зөв. Бурмаа дунд сургуулаа Ховд аймагта төгссөн. Тэгэхээр яг нутаг усныхаа өвлөн уламжилж ирсэн энэ соёл уламжлалаа баггүй мэдж байгаа болов 5 наснаас эхлээд сурсан байна. Бас Улаанбаатар хотод Бадмараг дунд сургуульд суралцаад соёл урлагийн их сургуулийг төгссөн гэж байна. Яг Монгол ардын бүжигчин гэдэг мэрэгчлээс яг өөрийн чинь одоо хүмүүст заагаа явж байгаа яг энэ Ховд аймгийн Булган сумын өвөөгөөсөө өвлөж авсан энэ бүжиг юугаараа онцлог чиний бахархал вэ? Ер нь бол би биелгээ бол Монгол төдийг нэг ойрт хүмүүс ер нь ялангуяа их биелдэг. Тэгэхээр ахуй соёл тий хөдөлмөр биелгээ гэл ингээл ерөнхийдөө нэг ахуйгаасаа л биелэж эхэлснийг өвлөж олон мянган жилийн одоо тэртээс эхлээд биед нь шингэцсэн тий яг тэр биелгээгээ хийхээр тэр нутаг усных нь хүмүүс за торгууд гэхэд чинь яг торгууд биелгээгээ торгууд хүн биелэх юм бол тэр биелгээний манер гэдэг юм өөрт нь шингэцсэн бүр ингээ яснаасаа биелж ийн л гэсэн. Тэгэхээр бүжгээс бол ялгаатай бүжгийг бол хүн одоо төгслөө оюутан боллоо тий хүн ингэж оюун санаандаа тунгааж агаад за ер нь ийм бүжгэн дээр ийм юм хийвэл ингэж болох юм байна гэж шинчлэгдэж шин хөдөлгөөнүүд гаргаж ирдгээрээ ялгаатай. Хөдөө Булган суманд байжгаад яг сумын хүүхдүүд хотод орж ирээл Бадмараг дунд сургуульд ороод ирэхэд сэтгэхийн ялгаа соёл уламжлалын ялгаа хэр мэдрэгдэжсэн. Айгу өөрөөсөө нөгөө хөдөө өссөн болохоор маш даруухан. Тэгэл
хүн хараад ин гэдэг юм уу тэг гэдэг юм уу гэл амар гайхажсэн. Биелгээ штэ. Биелгэн дээр одоо ингээ ахын бүх төрөл ордог штэ. Ноосоо илтж байгаа, юм ойж байгаа гэдэг ингээ бүх нөгөө ахуйтай Монгол уламжлалтай ингээ өдөр тутмын ажлууд нь бүжгэнд нь биелгэнд нь орсон байдаг. Торгууд биелгэний хувьд хөдөлмөр биелгээ. Хөдөлмөр биелгээ. Торгууд биелгээний хувьд бол уул усны нэр, уул усандаа одоо ингээд нөгөө цацлаа өргөдөг те. Тэр мэрийг бас шингээсэн. Бас уул усны домог одоо ингээд дээрхэн үед 90 хавирга уул гэж жишээ нь одоо ингээд гадны нутагтал орсон болохоос Монголын нутагтал байсан. Тэр ууланд нөгөө эрэгтэй хүмүүс дандаа гарч идэ будаага өргөдөг. Тэгэл цагаасаар болохоор очиж цайс үний дээж өргөдөг. Тэр нутгийнхаа тэрийг одоо их санагалзаад тэрэндээ зориулаад ингээ биелдэг. Тэр нь болохоор 90 хавирга нэртэй ингээ эрэгтэй хүний биелгээ. Ерөнхийдөө нэг уул ус эсвэл нөгөө нэгээ санагалцсан хайр сэтгэл гэдэг ингээд ийм олон төрлийн олон төрөл байна. Байх юм. Юу юм уу? Нөгөө нэг биелэхээр одоо нөгөө туйлс бол хэдэн өдрөөр туйлдаг гэдэгтэй адил. Биелгээ бас нэг хугацаа байх уу? Ер нь тэр биелээчээс шалтгаална. Хугацаа нь. Би биелээч бүхэн өөр өөрийн өнгө аястай, өөр өөрийн манертай байдаг учраас 5 минут биелж болно. За тэгээд бүр үргэлжлүүлээ залгаад биелүүл 10 минут гэл ингээл сунаад яваад иж болно. Өөр биелгээ биелж байгаа учраас. Торгууд биелгээ өвөөгөөсөө сурсан, сургуульд сурсан одоо тодорхой хэмжээний хөдөлгөөнүүд бүжиг байгаа бах. Одоо ямар нэг юм чин орчин үетэй холилдоод, сэлбэгдээд, шинчлэгдээд яваад байна штэ. Яг бурмаа өөрөө бүжигчин хүний хувьд өөрсдийн уламжилж авсан хөдөлгөөн дээрээс өөрөө шинэ хөдөлгөөн нэмэх ёс байна уу? Эсвэл за яг л энэ торгууд биелгээг өвдөөцөөсөө уламжилж авснараа энэ хэвээрээ байх ёстой. Ямар нэгэн байдлаар сэлбэх, шинчлэх юм байхгүй гэсэн дэг журам байна уу? Байлгүй яах вэ? Би биелгээ бол яг л өвлөж авсан хөдөлгөөн ямар байна? Яг тэр хөдөлгөөнийг олон мянган жил давтаж яг л тэр янзаар нь л хийн. Ямар ч биднэрт бол хөдөлгөөнийг өөрчлөх эрх бол байхгүй. Тэгвэл тэрийг чимэглэчи, гоёлчи гэсэн юм бол байхгүй юм шүү дээ. Харин дэглээчд бол биднийг харж агаад за энэ хөдөлгөөн дээрээс ийм хөдөлгөөн бол ургуулсан бодоод өөрчлөөд торгууд бүжиг гэдэг ингээд олон бүжгүүд байдаг. Орчин үеийн залуучууд одоо өв уламжлалаа одоо өөрсдөө өвлөн уламжилж авч явъя гэсэн сэтгэлгээтэй тэмцэж аваа ажиллаа болгоцсон залуучууд их байна. Зарим залуусын хувьд бол ер нь орчин үетэйгээ сайхан хүл нийлүүлчихъя л да. Сайхан шинэ юм руу яваад л орчих гэсэн бодолтой хүмүүс байгаад байна. Бурмагийн дотор хүн яг ямар вэ? Би бол ер нь өвөг дээдсээсээ өвлөж авсан би биелгээг ерөнхийд нь уламжилж залгамжилж яваа. 2018 онд Аксал Хулай Баатар гэд бүжгийн сургалтаа ерөнхийдөө би биелгээний сургалтын төв 18 онд үүсгэн байгуулад энэ болохоор ямар учиртай юм гэхээр нөгөө 18-аас 19-р зуунд Ховд аймгийн Булган сумад ийм Аксал Хулай Баатар гэдэг нэртэй дэг сургууль байсан. Бүр ийм өвлөн уламжлагчдыг бэлддэг. Тэр нь болохоор дотроо би биелгээтэй товшуурын одоо цохилго бэлддэг дуучидтай цуурчидтай гэдэг ингээд туйлч магтаалчдаг гэдэг ингээд зөндөө олон дотроо хуваагддаг. Тэгээд энэ Аксал Хулай Баатар гэдэг нэр нь өөрөө тэр дээрх үед нутаг усанд нь айгүй тийм одоо ямар нэгэн юу болдог штэ, нэг тийм дайралт мэрэл тасгийн дайралт мэрэл болдог. Тэр үед алдсан малыг буцааж тууж авчирж өгдөг тийм баатар хүн байсан юм байна. Тэгээ тэр баатар хүнийг яасан гэхээр нөгөө ард иргэдэн магтаад тэгээд нөгөө сайхан шүлэг бичээд тэрийгээ бүр магтан дуулсараагаад Аксал Хулай Баатар гэдэг нэртэй дуу гарч исэн. Тэгээд тэр баатрын нэрээр тэр дэг сургуулаа нэрлээд ингээд зөндөө олон үйл ажиллагаа явуулдаг байсныг одоо судлаач оюун гэд авахай тэмдэглэл нь үлдээсэн байдаг.
ийм судалгаатай. Тэгээд тэрнийхээ одоо цаашд нь үргэлжлүүлэе гэж бодоод энэ Улаанбаатар хотод Аксал хулай гэдэг сургуулийн байгуулсан. Баатар гэдэг нэрийг оруулсан юм оруулаагүй. Аксал хулай гэж оруулсан. Яг үндсэн нэр нь Аксал хулай Баатар юм байна тийм. Тэгээд бас нөгөө хөшөө нь бас байдаг. Аксал хулай Баатарын Ховд аймгийн төвд Хүүхдийн ордны яг өмнө байгуулагдсан. Бодит. Тийм байна. Бодит түүх юм байна. Энэ түүхийг яг сая чи номноос уншсанаас гадна өөрийнхөө өвөөгөөсөө ингээд өг дээцээсээ сонссон уу? Нэмж сонссон. Энэ сургуулийн нөгөө шавн пүрэв жалгавай бас өөрөө ч биелдэг. Ингээл ер нь залгамж халаан нилээн ингээд яваад би болохоор яг тэр багшаас нь бас үснээгвэ гэд бас өвөөгөөсөө гадна тэнд бас суралцж исэн хүнээс би биелгийг бас нилээ өвлөж авсан. Яг эндээс улбаалаад асуулт байна. Танай торгууд угсаатны нэг юм гоё өвлөж авсан гэдэг нь шүү дээ. Таны багш, тэрний багш гэдэг ингээд багшийн багш гэдээ явж штэ тий. Тэгвэл гоё юм биелээч багш нарыгаа нэрлэе гэвэл. За хамгийн эхлээд бол өвөө баасдгай. Манай өвөө маань хуруу биелгээ биелдэг бас алдарт биелээч байсан. Хуруу биелгээ гэвэл чи харуул да ямар хөө юм байх вэ? Ингээд хурууга тоглодог биелгээ. Би түрүү нөгөө finger tag гэдэг нь зөвхөн хуруугаараа бүжгэлдэг юм билээ. Зөвхөн олон улсын тэмцээн байдаг. Энэ чинь биелгээ юм биш те. Манай хөгшөө болохоор энийг нэг хуруу биелгээг болохоор би биелгээ ер нь бол энэ хуруунаас л эхэлсэн. Хурууга тоолдоод хүн ингэж биелэж эхэлсэн шүү л гэдэг. Энэ тэгээд ямар нэг утга байна уу? Юу гэсэн үг юм болоо? Одоо ингэж яаж ийн гэсэн үг вэ? Зүгээр л бүжигл юм байна тий хурууны. Ер нь бол хурууга тоолж байгаа л биелэж эхэлсэн. Зөв. Би биелгээний тэгээ баасдаг байх нь. За тий. Тэгээд дараа манай аавын аав бас Няма гэд бас хүн байна. Биелээч хүн байсан юм тий. Биелэн ер нь бол биелгээг нэг их хийхгүй. Яг хоо дуучин баянчин тэгээ бүжиг сумын клубд нөгөө жүжиг яадаг байсан. Найруулж тавьдаг. Бас дээр үедээ тэр нутагт нөгөө улаан клуб гэж байдаг байсан шүү дээ. Тэнд эрхлэгч байсан. За урлаг байсан. Тийм. Тэгээд дараагаар нь үснээгой байна. Тэгээд цэмбэл гээд бас биелээч байгаа. Ер нь бол дурдаад байвал нилээн олон хүн байгаа. Одоо тэгвэл байгаа нь одоо яг биелгээ хийж байгаа бүр ингээ яг торгууд биелгээгээрээ бүр ингээд нилээ явдаг тийм бүжигчд байна уу? Байна. Чамаас одоо өөр бас босоо. Байгаа л ах та. Байгаа. Настангууд бол бүгд байгаа. Сургасаар заасаар л. Тий, заасаар л байгаа. Тэндээ штэ тий. Нутагта. Бурмаа соёл урлагийн сургуулийг бүжигчин мэргэжлэр төгсөөд чөлөөт уран бүтээлч хийгээд явах боломж байсан. Одоо ардын урлагийн театруудад бүжигчнээр ажиллаад явах юм боломжууд бас байгаа. Тэгээд ягаад өөрийнхөө энэ сургалтын төвийг биелгээнийхээ төвийг нээгээд Улаанбаатар хотод төдийгүй одоо Япон улсад ажиллаж амьдарч бас сургалтаа явуулж байгаа шүү дээ. Энэний үүдэл санаа нь яг юу юм бэ? Зүгээр уг нь бол хувь хүнээс бол тийм амарчлал бүжиглээл ингээд сайхан уран бүтээлээ хийгээл явбал амарч юм шиг. Би өөрөө нөгөө соёл урлагийн их сургуулийн бүжгийн багшийн анги төгссөн. Тэгэхээр би багшийн анги төгссөн юм чинь за би надад хамгийн сайн хийж чадах зүйл юу вэ гэж өөрөө бодоод за ерөнхийдөө яг л бага наснаасаа сурж өссөн биелэж тэр нутгийн ёс заншил гэдэг зөндөө юм байгаа. Тэрийг л ер нь хүнд өвлүүлж цааж үлдээвэл арай нэг нутаг орондоо төдөөгүй энэ улс их орондоо ингэж ихийг хийх юм байна гэж ерөөдөө бодож эхэлсэн. Яг энэ биелгээ чинь мэрэгжил нь зааж яваа байдал нь чамд хүмүүжилд амьдрах одоо юу гэдгийг хувь хүний үзэл бодолд яаж нөлөөлдөг вэ? Биелгээ. Ер нь бол төсвөр хатуужилтай болно. Одоо ингээл биелгээ биелэхэд чинь ерөөсөө
нэг л газараа зогсоол нөгөө дээрх үед чинь гэр дотроо л биелдэг байсан учраас маш чанга хөл чангатай болно тий эрүүл мэндийн хувьд. Тэгэл энэ олон төрлийн биелгээний тасгалуудыг хийгээд ирэхээр мэдээж хуян шар ус бүх юм эрүүл саруулуулна. Энергийн хувьд бол бүтэн бие цэвэрлэгдэн тийм учраас ингээ эрүүл мэндийн хувьд бол маш өндөр нөлөөтэй. Тэгээ хүмүүжлийн хувьд ч гэсэн тэр хүний хатуужилтай чанга болж өснө л. Одоо Японд амьдарч байгаа юм тий. Аха. Тийм үү. Тэндээ тэгээд бүжгээ хийгээд биелгээ хийх үү? Тийм. Тэндээ биелгээний хичээлээ заана. Хажуугаар нь бас бүжгээ сургалт юм чи мэдээж дэглэлтгүй шүгүүд заагаад. Тэгээд Японч хүмүүс сурж байгаа, Монгол хүмүүс сурж байгаа, хүүхдүүд ч байгаа, насанд хүрэгчд ч байгаа. Тэгээ одоо Японд очиод яг 3 дахь жил болсон байна. 3 жил амьдэрсэн. Японд сурж байгаа юм уу? Эсвэл зүгээр яг тэнд сургалтынхаа төвийг ажилуулъя гэсэн зорилготой очсон юм уу? Эхлээд сурах зорилгоор очсон. Тэгээ сургуулаа төгсчөөд сургуультай орчингуудаа 1 сард нь орж байгаа юм. Тэгээ 2 сараас нь эхлээ шууд бүжгийн сургалтаа явуулж эхэлсэн. Юунд нөгөө би нэг баг бахтай яг Монгол бүжгээр хичээлдэг байсан байхгүй юу? Тэгэхэд ингээд нөгөө тэр чин жоохны юм ярьж байгаа шүү. Одоо юу ч аахгүй. Тэгээ ингээд нөгөө үндэстэй ястан болох нөгөө хөдөлгөөнтэй байсан. Би түрүү нөгөө орж ирэхдээ ингэж хөдлөөд идэх чи бай дэлгүү юу илээ гэж бодчихсон. Тэр би их дуртай байсан. Гэдэгтэй адилхан одоо торгууд бүжгийн яг үндсэн хөдөлгөөн юу вэ? Ингэхүү эсвэл бол одоо юу гэдэг гарын хөдөлгөөн их байх уу? Толгоо оролцох уу? Ер нь нэг үндсэн хөдөлгөөнөөс цаашаа ургаа явцдаг шүү дээ. Торгууд биелгээ болохоор за хөгжмийн хувьд бол товшуур хөгжим дээр биелэгддгээрээ бусад угсаатнаас ялгаатай. Тэгээд шанзан дээр бас ер нь сүүлийн үед нэлээд тоглолдог болцсон байгаа. Бусад угсаат нь болохоор нөгөө юун дээр за урийнхаа гэхэд ер нь цуурын аян дээрч биелж болно, морин өрийн аян дээр болно. Тэгэл бусад баяд хотон гэд ирэхээр морин ихэлтэй биелдэг. Хөгжмийн хувьд тийм ялгаатай байгаа. Бие биелгээний хувьд бол юу байгаа? Жохон тийм эрхэмсэг, тэгэнгүүтээ нэг тийм уян налархай хөдөлгөөнүүд болохоор нэг их давтагдахгүй биелгээний дотор. Давтагдахгүйгээр 8 биелгээтэй. 8 биелгээ. Онцлог. Биелсний дараа нэг ингээд бие хөнгөрөөд нэг гой олдог доо. Нэг одоо нэг юу гэж хэлэхэндээ нэг бясалгал байдаг шүү дээ тий. Бяслаад байгаа юм шиг. Өөрийгөө цэвэршүүлээд байгаа юм шиг нэг ийм мэдрэмж байдаг тий. Бие биелгээ бол ерөнхийдөө бол энэ хүний гэрлэн бүрхүүл аавра гэдэг байгаа шүү дээ. Тэрийг маш сайн сэргээж өгдөг. Тэгээд сэтгэл санаа гоё өөдрөг болж ирнэ. Зуны цагт бол яг юм урсгал ус модтай тийм газар очиод яг нөгөө цацал биелгээгээ сайхан залбирал биелээл ингээд ирэхээр нөгөө байгальтайгаа маш их цогцдог. Ер нь торгууд гэлтгүй ер нь бие биелгээ юм. Тийм Монгол яагаад гэвэл тий өвөг дээдсээс нөгөө уламжлалаад ирсэн болохоор тэр ингээ өвөг дээдсээч баясгаж гин, өригөөч баясгаж гин. Тэр байгаль дэлхийн хангаагч гэсэн баг. Бас баясгаж байгаа. Бас нэг юм нь болохоор их сони юм билээ шүү дээ. Ийм зүгээр ийм Европ хувц өмсөд биелэхээр нэг л сонирн болтгүй юм билээ. Дээлээ өмсөд биелэхээр бүр цаанаасаа ингээд яагаад ч юм ингээ хөдөлгөөн орж ирээд гайхам шиг би бүр тэрийг бүр айгу мэдэрсэн. Тэгээд нөгөө жоохон багт нөгөө ламсрын багшийг мэдхүү. Мэднэ. Яриадаггүй. Ламсрын багшийн шав байсан юм би. Тэгээд ламсрын багшаар ингээд заалгаад биелүүлээд биелгээгээд ингээд нөгөө олон төрлийн бүжгийг зэрэг ингээд сурахад яста яг нөгөө монгол хүн гэдгийгээ зүгээр яг нэг хөдөлгөөнөөр мэдэрч эхэлж байгаа юм чи. Тэгээ ингээд биелсний дараа яг нэг тийм бяслаад байгаа юм шиг би ингээ гоё болцсон гэрцэн тий тэгж мэдрээд идэх юм бэлээ. За гурмаа ороод ирсэн одоо бид хоёрыг нүд баясгаж байна. Сэтгэл сэргээж байна. Ингээ харахад ямар гоё өнгөлөг, ямар гоё хувцас өмссөн бай. Тэгээд өнөөдрийн өмсөд ирсэн байгаа хувцас нь торгууд яг ясны хувцас юм уу? Эсвэл яг энэ торгууд бие биелгээндээ зориулсан хувцас уу? Торгууд хүн байна гэдгийг хараад шууд илтгэх чимэглэл деталь нь аль нь вэ? Торгууд хүн гэдэг яг бол одоо энэ тоорцгоор нь бид.
Тэгээд нөгөө гутал. Тийм би гутал асууяа л гэж бодоод. Болдгсон бол дээш нь ингээд хэлж байгаа. Тоохоо нэгэн гос одоо нөгөө тоохоо нэгэн гос нь тов хэд байна. Торгууд нэгэн сэвгэр толгоод авах гээд байна. Хөөрхөн амжиртай. Толгоод авах штэ. Гэдгээрээ л ялгагдана. Би гутлыг асуучих тий. Гутлнаас дээшээ авчих уу? Тэг. Гутал бол байна штэ. Тайлбарлая. Даанч харуулж чадахгүй нь эсхий ийм одоо гутлан дээр тэгтээ эсхий гутлан тийм паруугар биш шүү. Тэгээ гоё эсхий гутлан дээр ингээ арьсаар ингээд гадуур нь ингээд ороогоод ингээд уул хийгээд ингээд дээш нь ороогоод ингээд үдээ авчиж. За энэ болохоор энэ эсхий гэдэг байгаа штэ. Энэ болохоор хурганы ус. Хурганы тийм үү. Усыг нөгөө сайхан ноосыг нь илдээд яваад янзлаад ингэж хийдэг. Энэ цараг нь болохоор үхрийн цараг гэдэг байх нь уул гэдэг. Цараг. Цараг гэдэг нэртэй үхрийн одоо ерөнхийдөө нэг хүзүүний хэсгийн арьсаар тэр хэсэг нь сайн байд юм байна л да. Миний ер нь сонссноор гэхдээ бас бусад хүмүүс өөр хэсгээр нь хийдэг ч гэж магадгүй. Тэгээд загчин хүмүүс бас юм юутай байдаг. Тоохутай. Тоохуу гэдэг юм уу? Тоохуу гэдэг. Тоохуу гэдэг нэртэй гутал. Царагтай. Тэгээд торгуудууд болохоор ингэж сүлждэг. Ерөөсөө ингэж юу гэдэг лээ. Шаглах гэх юм уу? Тий, шаглах гэх. Арай биш байна. За ямар ч юусэн загчин хүмүүс болохоор эргүүлж. Энэ нь оюутал нь хоёр өөр. За ингээд ялгарчдаг юм байна. Ялгарч. Тэгээд энэ нь болохоор нөгөө өвлийн цагт хөл даарахгүй, зуны цагт хөлийг халууцуулахгүй энэ эсхий учраас. Тэгээд нөгөө Чингисийн юунууд байдаг шүү дээ. Одоо манай торгуудууд чи Чингис хааны хичгтэн хэвтүүл ерөнхийдөө бол нөгөө хамгийн урт талд нь дайнд явахаар том биетэй болохоор дайнд явахаар дандаа хамгаалагчд явж идэг. Тэгээд энэ гутлыг нөгөө чимээ гаргахгүй гэдэг өвднээс ийм гутал тоохоо өмсөж исэн байлээ. Зөв. Тэгээ маш хөнгөн тэгээд явхад чимээ гаргахгүй гэдэг утгаараа за юм байна. За дээшлээ. Дээшлээд энэ бол нөгөө өсний гэр. Би яг одоо нөгөө орчин үеижээд жоохон юм орчин үеийн юмнууд л хэрэгэлсэн байгаа. Яг манай нутагт бол шигэрмэг гэл яг мөнгөн нийтл тоног л ер нь хэрэгэлдэг байсан. Тэгээ угсаатнуудын ерөнхийдөө бол дээлний хувьд бол бүгд ижил төстэй. Тэгээд энэ дотроо жижиг сажиг ялгарах чимэглэлүүдтэй. Малгааны хувьд бол маш их ялгаатай. Торгуудууд нь тоорцгоо өмсөд загчингууд болохоор энэ дээрээ юм хөөрхөн бөөрөнх юмтай. Бас ингээд баяд гэвэл баяд малгай өөр, дөрвөд малгай өөр гэдэг ингээд явчихдаг болохоор зах их өвөрмөц харагдаад байгаа. Одоо энэ цагаан зах байхгүй бол зөвхөн Монгол яг биелээч Монгол халах юм шиг харагдаад байдаг. Энэ цагаан захны учир байна уу? Энэ учир одоо яг сайн мэдэхгүй байна. Бас л дээр үеэсээ л уламжлал ийм зах хийгээд ирсэн. Цагаан захтай. Тийм байсан баг тий. Ийм захтай юм байна. За одоо саршны баяр төхөж байна. Хүн болгон дээл хувцаа зэхэж байна. Дээлнийхээ малгааныхаа өсийг бас сэргээцгээж өнгийн сольж байна. Торгууд ястан саршны баяраас тийм ээ арай өвөрмөц онцлогтой гүйцээдэг ёстыг байдаг уу? Торгууд ястан огсоот нь болохоор идэ. Тавгийн идэ байдаг штэ. Тэр нь гүрмэл гэдэг нэртэй. Шигмэл хийж иддэг. Тэгээд нөгөө битүүний өдөр нь болохоор юу авчираад нөгөө мөс гол руу яваад мөс зогч ирээд ингээл баг байхад ер нь миний яг санаж байгаагаар энэ чарга байдаг штэ. Чарган дээрээ авчираад ингээд гэрийнхаа үүдэнд нь мөстэй татхан дээр нь татхан дээр нь мөс тавьдаг байсан. Тэгэнгүүтээ одоо яг цагаан сардаа бэлдээд харган гэдэг. Харган ургадаг тийм харган гэхээр одоо хатгадаг жоохон тиймэрхүү. Тэрүүгээр гэрээ ингээд нилээн сайхан ширвээд ингээд хөөдөг янз бүр юм хөөдөг хиймэрхүү жижиг яс заншлууд байна. Тэгээд торгууд үндэстэн маань юу ядгүй? Ястан маань
Яг сар шинийн баяраараа өстой эд биелгээ биелэх үү? Биэлцхэн, дуулцгаан, хуурдан тэгээд битүүний өдөр хоорондоо уулзаал гэр гэртээ цуглаад баяр хүртэ өнгөрүүлээд битүүртлээ иднэ. Тэгэл нөгөө бусадтайгаа адилхан шиний 1 2 3 гэл ингээл ялгаагүй үсттэй тий. Торгууд бие биелгээг хийдэг бүжгэлж болдог үйлрэл гэж юм байгаа юу? Эсвэл орой болсон хань, эсвэл өглөө одоо туйл хайлахад чинь тэгэл үйлрэл бас заасан байдагтай адилхан. Ер нь нэг өдөр харж байгаа л гайгүй сайн өдрөөл биелдэг байсан байх та. Яг тийм өдөр гэж байхгүй. Одоо хамгийн бяцхан биелээч гэж байна уу? Хамгийн бяцхан биелээч. За гэртээ бол харсаар гал 3 нас 4 наснасаа эхлээл хөл гарна хөдлөөл чадах уу 3 нас тий тэгээд харсаар агаад тэр хүний нөгөө биед нь шингээд тэгээ биелээд аргагүй шүү дээ. Бид нар чинь нөгөө гадаадд өссөн монгол хүүхд ямар байдгүй. Монголд өссөн монгол хүүхд бас ямар ах вэ? Ахуй дотроо өснө гэдэг чинь шал өөр шүү дээ. Яг тэр шиг л ах. Тийм, төрөөд л ер нь харж эхэлж байгаа шүү дээ. Өө ингэж биелдэг юм байна гэл. Багаас нь зааж өгөхгүй л бол тэгэл монгол ясаасаа жоохон холол өсөөл авчдаг шүү дээ. Тий. Одоо хамгийн өндөр настай биелээч ямар хүн байх вэ? 90 настай, 90 гаруй настай домаагүй савардан биелгээ биелдэг хүн байт. За тэр нь ямар биелгээ вэ? Савардан торгууд биелгийн дотор бас торгууд биелгээ байгаа гэсэн шүү дээ тий. Дахиад нэмээд 9 болоод савардан байж болно. Тэр манай сумд одоо өвлөө уламжлагч ганцаараа л үлдсэн байгаа хөөрхөн настай. Тэгээд олон хөөрхөн шавнартай биелгээгээ өвлүүлж байгаа. Тэгээд манай хөгшөө одоо бас 90 настай хөгшин байна. Тэгэхээр ер нь 90-ад настай л өвлөө уламжлагчд нэлээд байна. Гэр бүлэрээ биелэн байгаа хүмүүс бас байгаа. Байна. Зөндөө юу? Зөндөө байна. Гэр бүлэрээ өвдөгчд. Тий, торгууд гэлтгүү цагчны одоо отхон баяр байна. Шарвын отхон баяр гээд одоо 90 нас хүрэх гэж л яваа. Ач зээ нартай бүгдээрэнд нь заагаад өгцөн. Тэгэл эрэгтэй эмэгтэй гэр дүүрэл ингээд биелдэг. Тийм онцлогтой. Бас казак хүн бол бүгдээрээ л домбро дарж чаддаг байдаг шүү дээ. Казак хүнтэй таарахаар домбро авчраа тоглуулчихаар хүн болгон чадна гэсэн бодолтой байдаг. Тэгэхээр торгууд түмэн бол бас л ялгаагүй л. За нэг сайхан биелээч гэвэл тэгэл бараг л биелж юм байна. Тийм байна. Нөгөө бөөнөрөө зогсоод ингээ биелгээ хийгээд нэг юм нэгдсэн үндэсний байгууллагын юунд бүртгүүлсэн санагтаад ах юм аа. Биш нэгдсэн үндэсний байгууллага нөгөө ЮНЕСКО тэн донд торгууд биелгээ орсон байгаа тий. Орсон байгаа. Бүх биелгээ орсон. Манай аавын ээжийн аав амьд байх үедээ тэр юунд орсон уу? Тий. ЮНЕСКОд бүртгүүлэхэд оролцсон. Оролцож байсан. Манай зочны маань өөрийн одоо биелсэн биелгээ YouTube хуудасд ч юм уу эсвэл хаа нэгтээ хадгалагдсан үлдсэн бичлэгүүд байдгүй. Зөндөө байгаа. YouTube дээр би бас өөрөө биелсэн биелгээнүүдээ оруулна. Тэгээд Facebook-ээр пэйж хуудасууд дээр бас нэлээд биелгээ зааж байгаагаар. Тийм үү. Хичээлүүд бас байгаа. За бурма түрүүн ярьж байхдаа торгууд биелгээний онцлог уян налархаа мэдээж бүжиг эмч уян налархаа байгаад нэг тийм эрхэмсэг донжтой гэж ярьсан шүү дээ. Түрүүн толгой дохиод гэлдэгсэн чинь нэг хөөрхөн байгаад байсан. Эмэгтэй хүнд яг энэ биелгээний ач тус эмэгтэйлэг байдлаас яаж нөлөөлж чинь шавнар бол насны хязгаар мэдээж байхгүй байгаа. Юу гэж хэлдэг вэ? Биелэх гоё шүү. Одоо өвлөн уламжлах ёстой, ёс заншлаа мэддэг байх ёстой гэдгээс гадна. Ер нь миний зааж байгаа торгууд биелгийн дотор эмэгтэй хүний сэвгэр, охтуудыг сэвгэр гэж ярьдаг. Тэгээ сэвгэр биелгээ тэр нь болохоор жудар гэдэг нэртэй. Эмэгтэй хүний сэргэлэн цовоо ямыг хурдан шалгамгаа амжуулдаг тийм хөдөлгөөнөөр илэрхийлсэн биелгээ байдаг. Тэр нь бол одоо ерөнхийдөө эмэгтэй хүмүүс биелгээ биелэхээр гоё цэх нуруутай болно. Тэ гоё өндөр сайхан хүзүүтэй, бие зөв авч явна, зөв гიშгэлттэй болно гэд олон сайхан ач холбогдол байгаа. Японд очиод биелгээгээ зааж яхад
эвсэлтэй эсвэл дүртэй байгаа нь Ааха. аль улсын ямар хүмүүс байгаа. Нэг жоохон ялгуурлан гадуурх гэдэг биш зүгээр тийм ажигласан шинж тэмдэг байна уу? Японд би ер нь эхлээд сургалт явуулахад над дээр дандаа өвөр монгол хүмүүс ирсэн. Тэгэхдээ өвөр Монголын нутгаас ингээд очиод олон жил болсон 20 гаруй жил амьдэрсэн. Тэгээ хүүхдээ ингээд монгол бүжиг биелгээ сургамаар байна. Тэгээд өвөр Монголд өссөн одоо ингээ Монгол улсаас очсон хүмүүс маань биелгээд мэдээж эвсэл маш сайтай. Монгол гэдэг утгаараа за Япон хүмүүс заана л да. Тэгтээ яг хаа жоохон робот жирэх үү гэх юм уу. Тийм жоохон эв хавгүй. Гэхдээ Монгол хүмүүсээс ялгаатай нь Япон хүмүүс маш хичээнгүй. Оролдоол хичээгээд оролцоор байгаа сурчин. Эвсэл суун бас. Айгуу мундаг болно. Тий айгуу мундаг одоо ингээд биелээд бүжгэлж байгаа хүмүүс байна. Япон хүмүүс монгол хэлбэр маш сайн сурцсан. Монголоор ярина хайж байгаа. Тий. За туул бол хүүхэд байхдаа биелгээний зах цухаас мэдээд аль сургалтанд яваад үдсэн байж. Би бол ерөөсөө харахаас цаашгүй. Тэгэхээр над шиг бүжгийн ямар нэгэн сургалтанд явж байгаагүй, дүр байхгүй, магадгүй эвсэл байхгүй нэг настаа сурагч очлоо. Тэгэхээр хэдий хугацаанд сургалтанд явж ээж нэг айтайхан хүний өмнө те найранд гурван дуутай гэдэг шиг болох уу? Хүмүүс ер нь тэгж асуудаг л да. Би ингээ ямар ч эвсэл байхгүй. Би чадах болов гэж ерөөсөө. Тэ ирээд бүжгийн заагаад ингэж хөтлөн нөгөө эхлээд тэр хүнд эвсэл суулгах дасгал зааж өгнө. Шууд бүжиглүүлээд эхэлчихгүй. Тэгэхээр ямар ч айлт байхгүй. Тэгээд 1 сар 2 дахь сараас эхлээд хөөхөн эвсэл нь суугаад ирнэ. Хөдөлгөөний эвсэлтэй болоод ирдэг. Тэгэхээр ямар ч эвсэл суухгүй гэж айгаад шаардлага бас байхгүй. Яг тэгдэг те. Бүжиг хийхийн өмнө яа яста ингээл подиум байруулаад ийшээ ингээл зогсоогоол янз бүр болгоод бүжгэлж байсан гэж жоохон ч байсан нэг хэлэхүү. Тий. Тоолж бас мэрэгчлийн үг хэлдэг тий. Подиум байруулаад гэж хэлдэг байхгүй шүү. Үгүй тий. Мартчихжээ. Эсрэдийн тийм дасгал хэлгүүлдэг байсан багш бол. Тэр бол нөгөө хөдөлгөөн эвслийн суулгам тэгээ биелэхэд их амар ойрхон болгоно. Нөгөө одоо ингээл мөрөн жишээ нь одоо ингээд салдгүй хүмүүс байгаа штэ. Урагшаа хойшоо энэ хөдөлгөөнийг чинь заахын тулд эхлээд нөгөө мөрний дээшээ доошоо тасгалууд байна, нухлах тасгалууд байна. Ингээд мөрийн дандаа салгах тасгалууд хийж агаад тэгээд за одоо урагшаага хойшоогоо гэд ингээд мөрийн салгаж сургана. Тэгж ингэж бүр суурийг анханаас нь тавьж өгвөл би халалт юм уу да одоо баргалж авах уу тий эхний ээлжийн дасгалууд суугаа ажилтай хүмүүс ч одоо ингээл бүжиг ишчихсэн за ингээд 70 мөрөө хөдлөг ингээд гэдэг штеп ийм байж болох юм байна. Энэ нэг одоо 6 тоот 8 тоот 16 тоот гэдэг шиг бүжгэл хэрнээ хажуугаар нь дасгал зааж өгч болох уу? Болно. За тий сурах уу? Сурах. За ингэж байгаа эхлээд байх хэрэгтэй. Тий эхлээд мөрөө дээшээ өргөөд чихрүүгээ баг цаг ойртуулж агаад сул ингээ хаяна. За тэгэхдээ амьсгал авлаа хайлаа. Эхний за энэ болохоор духтрах гэдэг нэртэй дасгал. За дараагийнх нь болохоор мөрөө ингээ хойш эргүүлнэ. За баруун мөрөө, зүүн мөрөө. Хойш эргүүл, буцаагаад эргүүл. Оо гарч ийн үү? Эргэж ийн үү энэ мөр маань ер нь? Эргээд байгаа болтой шүү дээ. Жоохон том бүрэнхий. Том бүрэнхий. Ер нь бол тий энэ мөрөөрөө одоо ингээд дээшээ урагшаа хойшоо ингээд юм тойрог зурнаа л гэж өөртөө бодох хэрэгтэй. За тэгэнгүүт 2 мөрөө зэрэг. Энэ бараг зүгээр дасгал байгаа зү. Энд чинь нөгөө гоё нуруу сайхан чөлөөтэй болгоно. Тийм байна. Удаан суучгаар амар чилдэг штеп. Би бараг л зүгээр дасгал хийчих. Тэгээд урагшаага. Гэр дотор бүжгэлдэг байсан болохоор одоо манай жалам хар шиг ингээд тойрж гүгэл байхгүй тий. Тэрүүхэн тэнтэй хөдөлгөөнөөс юм хязгаарлагдмал байдаг бах. Тий. Тэгээд урагшаа хойшоо. Одоо ингээд салаа. Тэгээд болж байна. Салж байна уу? Эргэж гин бас. Эргэж гин. Харин тийм мод олчих бид нар бүр мод цааш. Тэгэнгүүтээ энэ одоо зөвхөн бэлхүүсний хэсгээрээ бас
За жоохон ингээ гараа энэ дээрээ тавьчихад хоёр тишээгээ салгая. Хавиргаа салгаад. Хавиргаа салга. Дээ бурхан минь салж ийн энэ хүмүүсээ инээд нь хөрж байгаа даа. Салж. Хоёр модл хоёр салган Тэгж байгаа шүү. Хавирганы хаялга. Хавирганы хаялга. Хавирган хаялга. Хөөе энэ үнэхээр энийг сурах хэрэгтэй юм биш үү? Тий. Сурах хэрэгтэй юм байна. Тэгээ хавирган хаялган дээрээ одоо мөрөө нэмч. Ямар гоё юм бэ? Ингээ хөгжим тавьжуулч бүр бүжиглэх нэ. За хөдөлгөөн явуулаарай. Зөв. Би хавиргаа мартцсан байна. Хавиргаа хоёр тал руугаа сайхан хаяад. Энэ ч санал дээр. Энэ дасгал бол ерөнхийдөө бол энэ бэлхүүс бас гоё нарийнхан болгоно. Бэлхүүсийн гоё нарийнхан биш тийм. Ингээл бодохоор манай монголчууд гүм өвгдээдс маань ухаантай байсан байгаа шүү. Зүгээр л ахуугаасаа л ингээл сураал хөдөлгөөн болгоод тэрэн давхар дасгал болоод биеинд нь ач холбогдолтой болоод ирдэг. Биенд ч бас гойлог нарийнхан болоо те. Бүх юм зэгцтэй. Тэгэл нөгөө гарын хөдөлгөөнүүд ингээл одоо харахад илүү жинлэг хүн байгаагүй шүү дээ тий. Бүгдээрээ ингээ бүстэй жимбэр хүмүүс байсан да. Одоо л бүгдээрээ л эмхтэй эрэгтэйгөө гидстэй болчиход байгаа болохоос тийм ээ. Түрүү нөгөө хувцсан дээр нэг юм асуух гэд мартаад одоо энэ өмсөж байгаа хувцас бол тодорхой хэмжээний урлаг тал руугаа орцсон хувцас байгаа шүү дээ тий. Жирийн иргэд таргууд иргэд маань ард иргэд маань ямар одоо яг хувцсыг өмсөж байна. Дээл хувцас өмсдөг вэ? Ер нь бол дээрхээ үед тэр нөгөө даавуугаар дээл хийгээд өмсчдөг байсан шүү дээ. Зүгээр энгийн даавуугаар. Тэгэнгүүтээ яг тийм даав торг биш. Тэр үед нөгөө торгондч байгаагүй. Тэгээ толгоондоо эрэгтэй хүмүүс нэг юм цагаан алчууртай татаж буудаг. Тийш тий. Сток гоё. Тэгээ хөлдөө энэ тоохуглаа өмсөж байна. Эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд энэ уучтаа дээлээ. Эхнэрт гарахаараа ууж өмсөх юм уу? Эхнэр болоод ирнэ шүү дээ. Айлын эхнэр болоод ирэхээр ууж өмснө. Сэвгэр байхдаа болохоор энэ үсээ ингээд жижигхэн ингээ олон салаа сүлжээд тэгээд эхнэр болоод ирэхээр энэ боодогонд нэг үсээ хийгээд ингэж одоо манай бурмаа эхнэр юм уу сэвгэр юм уу? Би одоо эхнэр учраас эхнэр дээл өмссөн байна. Уучтаа дээл. Тэгээд энэ үс хийдэг нь цаагаараа хийдэг бүр энийг бас асууя. Үс нь болохоор энэ үс байгаа шүү дээ хоёр талдаа. Энэ дотроо ингээд хийчин. Дээрээсээ хийгээ. Дээрээсээ хийчин. Тэгэнгүүт ингээд доошоогоо залгаад гоёл. Дээр хэсэгт нөгөө зарим ингээд үндэстэн ясны маань ингээ аягны ууттай тий эмгтээчүүдийн хумсаа ингээ алчуур нь унжуулсан. За наад алчууруудад харчин. За аяга харчин. Тэгээд за яг өөр юунд ашиглаж болохоор байна тий. Ингээ зөндөө болно өнгийн алчууртай. Одоо гэрт юу байдаг штэ үсээ арчдаг алчуур, нүрээ арчдаг алчуур, гараа арчдаг алчуур гэдэг ингээд байдаг штэ. Тэр алчуураа эндээ ингээ хийцдэг. Тэгээд эндээ богцсон дотроо өөрийнхөө аяга тэгээд нөгөө гоо сайхны одоо хумс хуруугаа янзалдаг тий. Тэр бүх юм ингээд хийцдэг. Эндээс нь ингээд явж идэв штэ харагдаад идэг тий. Тийм байна тий. Эрчүүдэд маань бол бас нөгөө хит хутлаг юм тэр байх уу. Хөөрөг дайлан дээ бүх юм аягаа ч гэсэн бас хийчин. За яг энтэй адилхан одоо ингээд даяарч байгаа энэ нийгэмд яг бурмагийн биелгэнээс гадна өвлөө уламжилж авч явах хэвээр манай соёл шүү гэдэг ийм соёлуудаасаа хэлж өгч болох уу. Тэгэд одоо ч Монголдоо биш бурмаа чи Япон улсад ажиллаж амьдарч байгаа хүний хувьд За ер нь бол монгол хүн болж төрсний хувьд бие биелгээ монгол бүжгээ маш сайн өвлөөрэй л гэж бас захимаар байна хүмүүст. Ягаад гэвэл одоо ямар ч үед гараад биелждэг тий. Хурим найран дээр очиод сайхан биелждэг. Найзууд нь урьлаа штэ. Тэгээ бахан өөрөө очиод сайхан биелээд бүжиглээд үзүүлждэг. Гадагшаа явлаа ч гэсэн монгол орноос уртчилждаг. Ийм байвал зүгээр. Би бас хүүхдүүдтэй тэгж хэлээд байдаг. Одоо төгөлдөр хуурын сургалтанд явна гэж хүүхдүүд урлагаар эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлдэг болсон. Тэгээ би хүүхдүүдтэй төгөлдөр хуур сонирхоод байгаа бол явж болно. Гэхдээ Монголдо сурдагч бай, гадаадд очиж сурдагч бай, урлагийн хүн болохгүй ч бай. Нэг сайхан эмэгтэй эрэгтэй гэхгүй
марин хуур дээр нэг 3 аятай нэг үндэсний бүжгээ хийгээд сурчаач гэд гуйдгийн. Тэгэхээр яг миний хэлсэн чиг бас биелүүлэхгүй л байна л да. Яагаад гэвэл эн чинь урлагийн хүн болохгүй ч гэсэн эн чинь бид Монгол шүү, үүгээрээ ялгардаг шүү гэд ялгарчвал сайхан юм шиг санагдаад хүүхэд болгон үндэстэй харгалзахгүй л одоо төгөлдөр хуур дарж байхад яагаад марин хураа дарч чадахгүй байх вэ гэж бодоод. Одоо энэ торгууд хүмүүс маань одоо чи болол Японд ирж штэ тий. Тэрнтэй адил одоо бусад одоо бүсгүүчүүд, торгуу бүсгүүчүүд, залуучууд энэ тэнд очиод дуугаа ч юм уу тий. Өөр бүжгээс бусад яга саян гэгэрүүлээд бусдад түгээгээд явж байгаа хүмүүс байгаа юу? Байна уу? Зөндөө байна. Япон улсад надаа би ч одоо сүүлд саяхан очиод би биелгээ Монгол бүжгээ сурчилж байгаа штэ. Надаас өмнө уртын дуучид 2 уртын дуучин байна. Япон улстай бас зөндөө олон тоглолтод ороод явдаг. Тэгээд морин хуурчид байна. Хөөмичид байна. Ер нь бол Японд уран нугаралт байна. Байхгүй юм байхгүй бүгд л байгаа. Бүгд очсон юм шүү. Нутаг орноо сурталчлаад явж байгаа. Манай бас нөгөө циркчд байдаг штэ. Бүр бараг морин унаад тэнтэй тэгээд. Тэгээд бас өвөр монголчууд нэлээ олно. Өөртөө бас уртын дуугаа дуулчин би Японд бас очиод нөгөө биелгээ ивент гэж зохион байгуулдаг байхгүй юу. Тэгээ тэрэн дээр нь яадаг гэхээр нэг 2 цаг биелж бүжгэлцгэн. Тэгээд ямар ч биелдэггүй хүмүүс ирж болно, эвсэл суугаад бүгдээрээ гоё хөлсөө гаргаад биелдэг. Тэрэн дээр ялангуяа өвөр Монгол охтууд, залуучууд их ирдэг. Тэд нар болохоор тэр гоё савардангаа биелэл, шинжээ өгрээ савардангаа биелэл гэл маш сайн өвлөж авцсан. Зүгээр л тэд нар ингээ өдөр тутамдаа ингээ бүжгэлдэг ийм өв соёл амар сайн биед наалдсан байгаа байхгүй. Тэгэхээр Монгол одоо ингээ Улаанбаатараас очисон хүмүүсээс арай өөр. Тийм байна. Тэр шинжээ уугрууд бас савардд юм байна тий. Монголдо дуртай тий. Шинжээ уугрын торгууд торгуудууд тэнд бас байна тий. Бас байна. Тэгээд бас Улаанбаатараас очисон хүүхдүүдээс гадна бүжгэлждэг гэж байна. Одоо манайхнаас ажил дотроос нэг гаргаа бүжгэлгэвэл айдаа мч хэцүүтэй бүжгэлэхгүй. Тэд нар нөгөө гадаад улсад амьдардаг гэдэг утгаараа ч юм уу тий маш сайн Монгол өв соёлоо биедээ шингээсэн хүмүүс байдаг. Тэгэхээр миний урлагийн хүн болохгүй нь хамаагүй сур гэдэг нь одоо зөв тийм ээ. Өөрийнхөө талд харуулах гэдэг зөв шүү. Тий хаанч очисон морин хуураа бариад ер нь бол ихэнх хүмүүс л морин хуураа тоглоо сурчил гэж ярьдаг л да. Гэхдээ би биелгэн жоохон гоцрогдсон. Одоо тэгээд орчин үед чиний одоо бүжигчин хүний хувьд ажиглаад байхад ажигласнаар одоо бидний насныхаа илүү сурыг гэж ирж гэн үү? Яг энэ биелгэг эсвэл багчууд хүүхдүүд сурыг гэж ирж гэн үү? Эсвэл бүр алга байна уу? Байхгүй байна уу? Ерөнхийдөө Монголд бол энэ Улаанбаатар хотод бол дандаа хүүхдүүд их хөвчлэн ирж исэн. Насанд хүрэгчд жоохон цөөхөн. Гэхдээ ганц 2-оор жоохон юу юм уу те завсартай. За 8 хүүхэд биелээ бүжиглээгээд ирэхэд нэг 5 том хүн байдаг ч юм уу. Жоохон ялгаатай. Арай хүүхэд нь илүү ирдэг. Одоо ингээд Монгол бүжиг биелгээ сурцсан хүн бусад Монгол бүжиг бүжгэлэхэд илүү дөхөн байна уу? Эсвэл яг биелгээгээ сурцсан хүн эсвэл барууны одоо юу гэм балет ч юм уу эсвэл өөр юм сурахад дараа сурж гин үү? Энэ онцлог байна уу? Ер нь тиймэрхүү онцлогуд байх уу? Ер нь бол нэг бүжгийн суурьтай. Одоо ингээд жишээ нь одоо барууны соёл балет байгаа шүү дээ. Балетаар олон жил хичээлсэн юм хүүхдүүд ирэхээр бас их гоё цэвэрхэн. Жоохон мэрэгжлийн талдаа гоё нүдэнд гоё харагддаг л та. Тэгэхээр ялгаа байхгүй. Суур байж л байгаа бол алин ч гин. Зүгээр анханасаа нөгөө суургүй хүн биелгээгээр эхэлчүүл цаашаа сурахад бүх юм ойрхон байх уу? Ойрхон. Ялгаа байхгүй. Өөр бусад бүжгүүдийг сурахад дараа сурах хувраад явчихна. Яагаад гэвэл нөгөө эвслэн суудсан учраас би. Тэгэхээр одоо начиг юм мод болсон хүн. Та мод биш ээ. Мод болсон хүн хэдэн сарын дотор сурах болоо? Би ер нь жоохон эвсэл. Таны хувьд бол та бас өвдөх юм байна штэ. Багаасаа биелээд сурсан. Тийм тэгэхээр та тий одоо эвсэл маш сайн байна. Тийм үү? Би ингэж боддгийг. Одоо би ингэж надаа би бол яг мод ахгүй юу?
Яг мод мөр тэгчээд яг өөрөө ингээд сурчих юм бол би бага насны хүүхдүүд байна. Тэгээд тэд нартэй ингээд жоохон ингээд эвслийн багаас нь ялангуяа эмэгтэй хүүхдүүд суулгаад ингээд алдагдуулахгүй явуулчихсан гэж боддتي. Хамаагүй том болоо заавал биелгээ биш байлаа гэхэд өөр бүжгийг ч гэсэндээ нэг жоохон эвсэлтэй байвал юу ч гэсэн ингээд жоохон эвсэл сууцсан чи өөр штэ ингээд техникийн сураа явчихна гэж боддог байхгүй юу. Тэгээ өөр нэг жоохон оролт юу гээл нэг юм дуурайгаад ингээд бүжиглэх гэхээр мод боддог байт. Ичээд болчиход. Нөгөө баг наснда яг юу хийжсэн тэрийгээ ингээд дотроо бодож төсөөлж байгаад жоохон сэргээж бас болно шүү дээ. Таны багада биелсэн юм чинь таны ясан баханд ингээд шингэцсэн байгаа. На биеинд чи. Тийм гэж. Сэргээл дороо сэргээд. Ирэх нь тийм баг тий. За бурмаг ярьж байхад хөөхөн нутгийн аялга нь сонсогдоод байна. Наа яг тийм энэ ингээ бит хоёртой ярьж байхад яг бит хоёр анзааръя гэж анзаараад байна л да. Нутагтаа очиод ярихад энэ нэлээд гүнзгийрхөө. Яг нутагтаа ярьж байгаа юм шиг нэг ярьж болох уу? Одоо нэг хөөхөн носон байгаа яг кинонд ирж хөөхөн юм болоод тэр бодогдоод болдгийг нэг хөөхөн яриулчихмаар санагдаад. Хой наарич виган билия. Тэгэж ярих. Хой наашрич. Наашэр хүрээдэр наарич. Ер нь би нөгөө Японд байхдаа ингээл тургууд найзтайгаа уулзаал хоёлоо ингээл хоорондоо яг сайхан тургуудаар ингээ уусаад ярьж идэг байхгүй. Тэнгүүд хажуунаас найз орж ирснэ. Хөөш та ямар хэлээр яриад байгаа юм бэ? Хаанхын хэл юм бэ? Наадах чи гадаад хэл юм уу гэд ингээ гайхдаг штэ. Тэгээ яг ингээ ярих гэхээр орж ирэхгүй маа. Ингээд нэг хэлээд үгүй. Өнөөдөр би Хөх Тэнгэр радиогийн өндөр өсгийт ярилцлагч гэсэн болон орж байна. Хоёр ихчтэй танилцлаа. Үзэж байгаа эмэгтэйчүүд бүсгүйчүүдтэй баярлалаа гэдгийг яг нутгийн аялгаар цэвэр хэлж өгөөч. Өрүүн асхан гэхээр одоо манай нутагт өрүүн гэхээр өглөө өрөөндөө үндэснэ телевизэн Хөх Тэнгэр арадод орлал хоёр сайхан цэвгэртэй күнлээ иймэрхүү цэвгэртэй яалаа гэж вэ? Күнлээ Тэр нь юу гэсэн тэгж хэлж байгаа юм уу? Тий. Шал өөр хэлд юм ба шүү дээ тий. Ер нь би тэгтээ яг хоо жоохон орчин үедүү жоохон яриад байгаа хэл та. Тэгтээ яг нутагта байгаа настан хөгшчүүл бол бүр ойлгохгүй ярина. Энэ аялгаа яг засыг цэвэр халахаар ярих гэсэн бодож ирсэн удаа байгаа юу? Байхгүй. Ер нь бол аялгаараа л ярих дуртай. Хүмүүс тэгдийн ярьж байгаа л харангуйта. Увсиху ховдиху л гэдэг нь ёо. Увсиху гэхээр увсих, ховдиху гэхээр ховдих л гэж тийм. Тэгээ ер нь бол нөгөө багаасаа яг ингээд аялгаараа яриад сурцсан болохоор яаж засгаа би мэдэхгүй байна. Халахаар ярьлаа гэхэд бүр нэг юу болчихно холион бантан болчих магадгүй гэж бодоод ер нь аялга нь байж иг л гэж боддог штэ. Мэдээж тийм штэ. Энийгээрээ онцлог дээрэс нь альва улсын хэл гэдэг чинь маш чухал зүйл штэ. Тий. Угсаатан гэдэг болсон байх шүү. Нэг хэсэг ястан гэдэг үсэн. Одоо бол угсаатан болчихлоо тий. За баярлалаа. Сонсогчдоо бурмадаа баярлалаа. Туулаа баярлалаа. Бидний ярилцах нэг цагийн хугацаанд түрээд өндөрлөж байна. Хөх Тэнгэр радио өндөр өсгийт подкаст бүсгүйчүүд ч гэхгүй залуучуудыг ч гэсэн одоо нэвтрүү подкасттай урьж ярилцдаг. Бурмата өнөөдөр ярилцах сайхан байла. Сар шин төгөж байна. Удахгүй бид бүгдээрээ л дээл хувцас өмсөөл ингээл тойрол сууцгаан тэрний эхлэл уртл боллоо. Өв соёлоо үндэсний гэсэн болгоно төрүүл сэргээж өглөө гэж ойлгож байна. Бурма баярлалаа. Баярлалаа. Тэгээд бас бурмаагаас нэг хүсэх зүйл байна. Одоо үзэж байгаа бүсгүйчүүд, залуучууд ч байгаа. Ер нь бүгдэнд нь үзэгч сонсогчдод. За сонсогчд маань бол үзэж чадахгүй байх. Тэгэхээр манай YouTube Хөх Тэнгэр пэйж рүү болоод бас YouTube сувг руу ороод за тэгээ үзээрэй. Бурмаагаас нэг гоё биелээд өгөөч гэж хүсэж байгаа юм. Тэгэхээр манай тайз одоо яг тайзан дээрээ бурмаа маань бидэнд гоё биелэж үзүүлнэ. Тэгээд маш гоё болвол бид хоёр цаана бас хамт дагаад биелнэ. Тийм төгсгөлд нь тэгээ гоё үзэгчдэдээ биелэж үзүүлээ. Тэгээ өнөөдрийнхөө
подкастаа өндөрлөе те. За тэгээ. Намайг урьж оролцуулсан Хөвхтөнгөр радиогийн нийт хамт олон тэгээ хоёр хөтлөгчтэй маш их баярлалаа. Үзэгч түмэндээ бас эргүүл сарвуул сайхныг хүсье. Би биелгээгээ биелэж байгаарэ. Удахгүй сар шин болох гэж сайхан шинлээрээ. Бурмадаа баярлалаа. Гадаад оронд Монгол өв соёлоо сурталчилж байгаад сурталчлыг гэсэн чин сэтгэлтэй байгаад нь талархлаа. За баярлалаа. За сонсогчдоо бүсгүйчүүдээ Өндрөсгийд подкаст хөтлөгч Туулай манар та бүхэнтэй хамт байлаа. Өнөөдрийн зочин 5 дахь үеийн өвлөн уламжлагч бүжигчин Бурмаа байлаа. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Баяр та. Баяртай. Баяртай.